Өө чи 2000 оноос өмнө хөл өвдөөл байдаг байсан. Хавдаал өвдөөл бараг 20 жил 20 гаруй жил өвдөж байна. Тэгээ сүүл рүүгээ бүр өвчин нэмээд одоо шинэ өдрөг өвддөг байсан зүгээр явахгүй гайгүй. Тэгээд нөгөө нэг янз бүрийн сүлжээний юм уучаар гайгүй шавар тавиулаад зөв мүү тавиулахаар нэг хэсэгтээ жаахан хийдэн нэг сарам харан өвчин намддаг. Одоо энэ үеэснээс хойш одоо сайхан. Одоо ингээ яаж чиг явж яасан бол өвдөхгүй болно гэдэг сайхан. Хэрвээ хөлөөд ингэж би эмчлүүлээгүй байсан бол хизээ зайсан талбайд гарахгүй шүү дээ. Ягаад чадахгүй санаа байсан ч. Тэгээд зайсан дээрээ гараад Улаанбаатараа харахад их сайхан байна. Их чи барилга байшин нэмэгдсэн байна. Улаанбаатар маань. Өглөөний минь сэргэн цэцгээс ирж байна. Энэ үений хагалгаанд орсон шинэ хүн маань хэдэн номерт хэн гэж хүн байгаа лээ? Тий, одоо манайх эмчилгээндээ авах гар явах гэж байна. За, баярлалаа. За, сайн байна уу та? За, би сэргэн цэцгийн хөдөлгөөнцөлч байна. Одоо ингээд хагалгааны дараах сэргэн цэцэг эмчилгээндээ таныг авахаар ирсэн байна. За. За. Ангич харж. Нэг босоод ирсэн. За одоо та тэргэн дотроо явна шүү заяа. Би дээш нь тэгшлээрээ. Харин тэгээд. За. Би ч ерөөхдөө хагалгааны дараа гараад ирэхэд бол би одоо анхан өмнө нь бол одоо хэцүү байх ах та гэж сансныг утгад бүр их дэжгүй. Ерөөсөө өөртөө өвдөж зовох юм байхгүй. Бүр дэжгээс. Яг энэ хөл жаахан хөвшөнгөтэй байсан л да. Нөгөө дөнгөж гарч иржсэн бол. Ерөнхийдөө бол зүгээр сэтгэл зүй муу мэдрэмж бол би төсөөл тийм амархан аштайхан байна гэж бодоагүй. За сайн байна та. Сайн байна. За дайчгүй юу? Гайгүй юу? За одоо хоёлаа манай нөгөө сэргэн цэцэг эмчилгээгээ хоёлаа өнөөдрөөс эхлээд эхлэв штэ. За сэргэн цэцэг эмчилгээндээ одоо хоёлаа яах ёстой вэ гэхээр нэгдүгürt одоо хоёлагийн ерөнхийдөө нөгөө хаалгаанд орсны дараа одоо яг хоёлаа доотлонд 14 хоног сэргэн цэцэг эмчилгээндээ явна гэсэн. За сэргэн цэцэг эмчилгээнд орохын тулд хоёлаа энд ямар шугам эмчилгээнүүд хийх ёстой вэ гэхээр нэгдүгürt хоёлаа одоо энэ CPVM гэдэг аппарат тавина. Энэ аппарат нь яадаг аппарат вэ гэхээр таны одоо нөгөө үений чинь нөгөө далаацыг одоо нөгөө сайжруулж өгнө гэсэн үг. За хоёрдугаарт нь болохоор одоо хоёлаа ерөнхийдөө таны нөгөө хөлийг ингээд үнэлэхэд болохоор хаван хавдар нь харьцангуй гайгүй байна. Харин жоохон халуун, жоохон бага зэргийн өрөстэй юм байна уу, халуун байна. Тэгэхээр та жингээ жоохон сайн тавиарай гэсэн үг. Жин жоохон дутуу тавиарай гэж бүр халуур гэдэг. Тэгээд байсан уу? Та тэгэхээр жингээ сайн тавиарай гэсэн хүүтэн жингээ. За хоёрдугаарт нь болохоор хитрхи бас хүүтэн жингээ тавьж ийн гэ хоёлаа
энэ өвдөгнийхаа бас нөгөө булчингууд хэд буруу тавиад их тавиад байвал булчингууд маань бас чангарч идэх шүү. За хоёрдугаарт нь болохоор хоёлаа ICT гэд хоёлаа ерөнхийдөө энэ оогоц булчингууданд одоо ингээд чангарцсан үений хагалгаанд орсон учраас эдгээр маань чинрээ чангарчаад байгаа. Тэгэхээр одоо хоёлаа энэ булчин суллаж нэг үйл ажиллагаанд оруулдаг нэг аппарат тавина. Дараа нь 3 дахь аппарат нь болохоор хоёлаа энэ үений хагалгаанд орсныхаа дараа энэ өвдөгний маань хагалгааны дараа ер нь хоёлаа эдгэрэл сорвжлын үе маань од ерөнхийдөө нэг дор хай 6 сар явдаг шүү дээ. Ер нь бол тэгэхээр хоёлаа энэ лүгээ үргэлжлэлийн дарах үүднээс лазер гэж шарлагын аппаратаар сайхан шарж өгнө гэсэн үг. За тэгээд хоёлаа энэ аппаратаа авчаад гол нь хөдөлгөөн цэслэмжлэгээ буюу манай хөдөлгөөн цэцэлж охин маань танд дасгалуудын маань хийл гэж өгнө. За тэгээд хоёлаа өнөөдөр одоо үдийн өмнө эмчилгээндээ орчоод энэ саяны энэ физик эмчилгээнүүдээ бүгдийг хийлгээд дасгалаа хийчээд өдөр сайхан хоолоо идчихэд үдээс хойш дахиж орж ирээ дахиад аппаратанда ордгий шүү. Өдөрт тэгэхээр та 2 удаа сэргээн засах эмчилгээндээ орж ирэх нь шүү дээ. Тэгээ хоёлаа эмчилгээнүүдээ эхлээл явна да. Нөхөн сэргээх эмчилгээ чинь бас яггүй юм байлээ. Эхлээл нөгөө энэ тэгшэрцэн хөлийг чинь ингээд нэг аппаратн дээр тавиал ингээл 30 градусаас эхлээл ингээд нугалахаар нь өвдөөл боли гээл хүн чи өвдөг өтөл боли гэдээсэн тэгэл хоногоос хоногт нэмэлээсэн. Өдөрт тэр чинь маш их олон дасгалыг 230 минут. Өнөөдрийнх нь нэмэлхээр ингээ болсон ойлоо одоо өөрөө юм. Ашиг өдөөс хойш ирэхгүй. Өдөөс хойш ирээд аппаратанд орно. Дахиад уу? Тий. Өдөртөө нэгсэндээ 2 удаа ордог гэсэн үг байна. Унтаа зарах юм уу? Юу зарах юм уу? Бүрхэнэ марна байна цолаахтаа. Заримдаа би чинатаа барилдаад байгаа юм гэдэг. Ерөнхийдөө би ч хамаар эмээр унтдаг. Эмгэгч бол ерөөсөө уйтахгүй. Тэгэл эмчилгээгээл дасгалаа хоолоо идэл Хичээгээл буугаарай. за. Оо сайн. Таглаа амжилттай болов. Янз бүр сайн болсон одоо дэжгүй явдаг болсон шүү дээ. Өнөөдрөөс ихгээд нөгөө нэг ийж бодож чиггүй ингээд явцаар ингээд физик эмчилгээ хийх гэж хам гол нь физик эмчилгээ юм. Оёо моёо дэжгүй өнчилж байж одоо гол нь нөгөө энэ хөдөлгөөний чи физик эмчилгээгээр засаж явах юм байна. Одоо бүр дэжгүй шүү дээ би. Бараг юугүйч явчих чадмаа. Хаягүй ч гэсэн явчих юм. Одоо хэдэн хоноод ийм үдэл хийчих. 7 хоногт юм бол. Ер нь бараг 50% хөдөлгөөн засал байдаг юм байна л дээ. Тэгээ аль болохоор намайг таних. Одоо ингээд суусан ч гэсэн намайг ингэж суугаад байхгүй. Хөл ингэж нуглахгүй энэ зөв өдөр ингээд нуглаад ингэж 15 гараа ингэж л суугаад. Өнөөдөр босоод өөрөө өсөө гарцсан шүү дээ зогсож байгаа. Өнөөдөр 13 дахь өдөр. Хангаас хоногт лаваа сайхан өнгөрөөл. Тэр хөл нуглах энэ төр чинь бас л шантармаар юм байлээ. Би өрсөлдөө 135 болон надад 130 байтал болон 140 хүртэл нугардаг хүн хэлэхээр минийх зөв 120 30 байсан ч болно л гэдээсэн. Тэгтээгүй таних нуглах ёстой. Тэгээд яг хоногоос хоногт тэгсээр байжгаад 135 градус нуглаад гарч ирсэн шүү дээ. Тэр шигэд өчиг хийш дээ. Яхантай өвдгөр уртаасан чи. Хаалгаанд орсны дараа нэг өдөр өвдөлт нь амдаад ирэх гэж байна. Тэгж хөдөлгөөн засахад заримдаа жахаа өвдөхөр нь яхад гэжсэн баг өөрөө л тийм их бас хэцүү юм бол бас гайгүй. Би бас нэг оюун задарч уу гэж айдаг гэсэн зүгээр юм шиг. Яа, асуугаа сайхан тулгаад хоошлоо. Яа. Өө зү. За тэгээ. Хэр чамсэртэй. Яа. Ийм хэцүү. Чад нөө. За тэр дугуйж их нас хэцүү юм бэ лээ. Тэгж байгаа бүр жийж чадахгүй байхад
Нэг хөл тавьлчаад өөр хүн нөгөөх нь жихэд дагаад жигээд байгаа. Хэцүү ч гэсэн гүрийгээл манай нэг адам хөтөлбөр шүд зугаал хийгээд байгаа. Тэгж сайн хөдөлгөөнөө ерөөсөө хийж сайн болно гэдэг бодсон болохоор тэгэл. Энэ хүндээ бас хэцүү. Болоод чад хийж. Одоо бол ерөнхийдөө өвчин наадах эмнүүд ууж байгаа. Цус шингэлэх юм ууж байгаа. Тэгээ хөвдөө аваад цагаар бас өвчин наадах тариа хийх 12 цагаар. Нэг олон юу байсан бусдууд нь асагч байгаа. Яг дасгал нь бол ер нь хаалмага соногч яахан хүндэдөө юм нэмж хийгээд байх юм. Тэгээ эхний үед яахан хүндэд байсан. Одоо ерөнхийдөө би чинь бүх дасгалаа баг сураад байна. Тэгээ хөл бол ерөнхийдөө эмч үтсэн хав мав байхгүй сайн байна л гэсэн шахмаар бол асуудалгүй. Гарах өдөр нь оёыг нь аваад боолтыг аваад тэгээд гарнаа л гэж хэлсэн дээ. Мисаслаасаа илүү хамаг гол миний ойлгосноор бол хамаг гол юм тэр дараагийн хөдөлгөөн засал юм байна. Хаад ойрт тусмаа хүн чинь эрдяснаа мэдэхгүй тий одоо нэг 2 хоног харьхан дээ. Гэрлэгөө хортой хармаа санагдаад байгаа шүү дээ. Life is older, older than the trees, younger than the mountains, growing like a breeze. Country roads, take me home to the place I belong. За. За имэн мис энэ үений хаалаа 15 онцод өнөөдөр гарах гэж сууж байна да. Энэ хугацаанд их сайхан эмчлүүллээ. Хөл овоо сайхан одоо гисгэж болохоор болж байна. Таяггүй баг явах гэж байна. Тэгээд их сайхан эмчилдэг юм байна. 15 хоноход өднө 3 хоноод босоод өөрснөө авч явал дээш нь лифтээр авч явал тэр хөдөлгөөн засах юмнуудаар их олон төрлийн дасгал хийлгэж энэ хөлийг чинь өөр юм болцсон хөлийг чинь сайхан ингэж ажиллагаанд оруулж өгдөг юм байна. Тэр нь их сайхан. Тэгээ одоо өнөөдөр гарах гэж сайхан болчиход оёгаа ахуулцахад ингээд сууж. За манай байна уу? За сайн уу та нар? За. Одоо ер нь төгчөнд хүрээд ирэхэд болно ирнэ. Тэгээд би чи бас хувцас унраа солино. Доор кассан дээрээ нэг тооцоо хийх бах нэг өглөөний хийдсэн шинжилгээ мэнжилгээний төлбөрийг. Тэгээд нэг доороос эмээ авчин тэгэл явна. Өөдөн дээрхээр хувцаа. Тэгээ өөдөн дээрхээр хүнд хилцээр тэгээ хувцсыг чи нааш нь өгүүлчих бах, оруулах бах. Заат тэг. Заат ирээд залгаа. Энэ эмэлгийнхаа хаамт олонд маш их баярлалаа. Батгүй өмчтэй. Төгөл дээр эмчтэй. Нөгөө юм блэ уянга эмчтэй. Нөгөө хөдөлгөөн засалт охины бас нэр байхгүй. Их баярлалаа. Та нарын цаашдаа чи ажил маш их амжилт өсч байна. Үнэхээр их сайхан гайхамшигтай. Зүүдэнд ороогүй юм шиг л юм болж байна. Би одоо энэ хөлөө их олон жил өвдөж явсан. Ийм сайхан болсон да. Үнэхээр их баяртай байна да хүүхдүүд маань. Эмчээрээ үзүүлчихэд сайн. За дажгүй байна уу? Гайгүй. За өнөөдөр хоёлаа ингээд шарх мархан идэгсэн, оёдлоо авцсан, хөлнийх нь нөгөө нуурдаг тэнэдэг нь ч гэсэн одоо сайн байгаа. Тийм учраас өнөөдөр эмдээсээ гарнаа. За юу. За. Тэгээ гараад ер нь бол яг дасгал хөдөлгөөнөө хийж явах хэрэгтэй. За. Одоо эхний 1-2 сард бол хамаагүй огцон мачаал бас авахгүй байх хэрэгтэй. Өөр нэг актер 20 хүн бол байхгүй. За юу. За. Тэгээ хаалган тарсаас хойш сарын дараа ирж үзүүлж хянуулах хэрэгтэй гэдэг юм шиг. За юу. За. За баяртай сайн яваа. За баярлалаа эмч. За баярлалаа. Амжилт хүсье. Одоо хүний сайхан над чи хөлтэй болгож өгөөрэй л гэж ерөөдөө.
үе солисны дараах хамгийн чухал одоо бидний нөгөө үе солисны дараа авах үр дүн маань бол энэ хүн маань одоо өвдөлтгүй зовооргүй тэрийгээ дагаад амьдралын чанарын дээшлэх хэрэгтэй байхгүй. Энэ юм бол хамгийн гол үр дүн л дээ. Тэгэхээр тэр бол замын хуугаа одоо сайн байл гэж үзэж байна. Яг зүгээр ер нь бол хиймэл үе суулгаж байгаагаа юм чинь бас яг 100% хүний юм биш шүү дээ. Тийм учраас тэр тодорхой хэмжээний дасгал хөдөлгөөн бас хийж л байх хэрэгтэй. Тэгжээж тэр булчин шүрмэс маань бас чанга божиж нөгөөх маань өшөө олон жил бас хүндээ өвдөлтгүй сайн явах юм бас байна. Гайгүй яач. Гайгүй. За таанаас сайн уу. Сайн. За. За. Гайгүй дэжгүй. Гайгүй. За. Өөч шиг. Хэрэн сайхан. Өвдөхгүй завсан биш юм гэсэн сайн. За. Сайн. Сайн уу? Сайн интегрэтэд гарч байгаа. За. Сумьяах юм байна те. Өвдөгнөөний хаалгаанд орсон юм байна те. 50% эрүүл мэндийн даатгаас төлж байгаа шүү за. За. Дата босод үлдээлийн төлгөө те. Тийм тэгээ. За. За баярлалаа. За баярлалаа. Манай хат хөөцлөдөө. Хэрэг вэ? Зөндөө хүн ихтэй. Таньшиг одоо ийм эсэлд орж байгаа хэрэг вэ? Надаас гадна 2 хүн хийлгэлээ шүү дээ. Миний дараа нэг залуухан хүүхэн дөнгөж 55 таа дэвтэрт ороод гээд хинтээ нэг хүүхэн хийлгдээгээр бас нэг надаасаараа хөгш нэг эмээ хийлгэлээ. Тэр эмээ хөнгөх явах юм. Та бүр надаас амархан яваад байгаа. Тэгээд та хэдэн жил өвдсөн гэсэн чи 3 жил өвдөөл хийлгэсэн гэж байна. Ихэл бага хугацаанд л өвдөөл хийлгэсэн амархан байд юм бэ. Сар агасаас 3 сарын хугацаанд бол одоо нэлээ ойр орхон хяналт хийдэг. Ягаад тэгэхээр хамгийн их одоо нэг үеийн хөшинг үүсэх магадлал их өндөр байдаг үедээ. Тэгээд энэс хоошоогоо бол жил хүртэл хугацаанд хянадаг. Гэхдээ хойшлоод ирэх тусмаа нэг хугацаа нь ингээд холдоод эхэлдэг. Тодорхой хугацааны 3 сарын дараа ч юм уу 6 сарын дараа ч юм уу тий. Тэгээд ер нь бол хамгийн одоо сүүлийн уулзалт аль биесний уулзалт жилийн дараа байдаг. Ажил нь сайн байна уу? Сайхан сэж байна уу? Сайхан. Жил болоод ирлээ дээ. Тий. Гайгүй. Би ер нь хаалганд орсны араас тэг ер нь өвдөж барайгүй. Яг нөгөө нэг 14 хоног болоод би ажилд орсон шүү дээ. Тэгээ ажилдаа ороход нөгөө жоохон явдалтаа жоохон ингэдсэн. Ер нь бол нэг өдөр өвдөхгүй. Оройдоо нэлээ сар иртээр нэлээ өвдсөн. Тэгэл гайг болсон шүү. Тэгээ антибиотик ч гэсэн их уугаагүй шүү дээ ер нь бол. Тэгээ би ч одоо ямар юм болж байгаа жил болж байна гэл. Танайд төрсөн хүмүүсээр хэлээд. 61 оны 9 сарын 2. Тэр нэг тухайн үед тэр нэг шөнө өвдөд байгаа гэдэг нэг хөдөө мэдрэлийн төлөв зөв байхгүй юу? Тийм үү. Тийм, хаалганы дараа одоо булчин шүрмэсээр өөрчлөлт болоод бас мэдрэлийн төлөв. Өдөр өвдөхгүйсэн шүү дээ. Тий. Тэгээ яг бас нөгөөтэйгүр ажил төрөлтөд ороод ингээд хөдөлгөөн чинь нэмэгдэж байгаа шүү дээ. Тэгэхээр бас ачаалтаа болоод бас тийм. Тий. Хэвтчихгүй. Намайг нар мандах гэдэг боловсролын салбарт ажилладаг багш хүн байна. Тэгээд энэ эмнэлэгт байхдаа хугацаанд бол хаглаа хийхийн өмнөхөөс эхлээд өчтөн хүнд бол ерөнхийдөө сэтгэл зүйн их дэмжлэг их хэрэгтэй юм байлаа. Хэдийгээр би өөрөө их сайн ойлгоод ийм хүндрэлтэй ийм хаалгаа байдаг гэдгийг ойлгоод яаж байгаа ч гэсэн за хүлээж авч байгаа эмнэлгийн хамт олон үйлчлүүлж байгаа хүмүүсийн энэ дулаан сайхан уур амьсгал донд бол хаалгаа бол амжилттай болсон. За тэгээд ерөнхийдөө нэг 2 ч баг хоногудаа нэг хонсны дараагаас л нөгөө сэргээн засах эмчилгээгээ хийдэг байлээ. Тэгэхээр нөгөө сэргээн засах эмчилгээ нь бол бусад эмнэлгүүд дээр бас нэг юм би бас судалсан байгаа. Яг уу хаалгаа хийчээд гарчдаг гадуур эмчилгээ хийлгдэг гэл намайг бас энэ эмнэлэгт эмчилгээ хийлгээ сэргээн засахт байж байгаа ч гэсэн
өөр эмнэлгүүдээс аппарат хийлгээд ингээд эсэргэн цэцлэг эмчилгээгээ энэ тасгуудад тасгад хийлгэжсэн хүмүүст би таарчсан. Тэгэхээр ерөөсөө яг хагалгаанд ороод маргааш нь ингээд яг ингээд хөдөлгөөн ингээд хүлэн ингээд татаад ингээд ийм актер хөдөлгөөнтөө дасгал хийнэ гэхэд би өөрөө ерөөсөө итгэхгүй байсан. Тэгтээ тэгээд тэр болттойгоо хөлн дээр чинь болтоо ичээл өдөр болгон дасгал хөдөлгөөний хийгээд байхгүй бол угаасаа л нөгөө хөлчөнд рүү хатан чанар тэр суналт муналт гээд олон юмнууд л болдгүй юм шиг байлээ л дээ. Тэгэхээр тийм ингээд харахад ерөөсөө хэцүү юм шиг боловч тэр ийм дасгал хөдөлгөөний би яг хөвтөж хугацаанд хийгээд тэрсийнхаа дараа хийлгээд тэгээд яг эмнэлгээс гарангуудаа нэг 5 хоног эмнэлэг рүү гадуур хийлгээд явсан. Тэгээд яг өндөө бол одоо ингээ хөл маань ингээд бүр айгүй гоё нумраад ингээд тэгшрээд айгүй гоё олчихсан. Хөдөлгөөн бол гэсэн маш залуу хүний хөр шиг гоё алсан. Тэгээд яг хүмүүс шоолоод намайг нэг залуу хөлтэй нэг хөгшөө хөлтэй гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр одоо би бас үнэхээр энэ хаглаа хэлснээс хойш ер нь өвдөх гэдгийг мэдрээгүй. Ийм гоё олчихсан байгаа да. Баярлж байна хэмч нартай. Үнэхээр талархаж байна. Чи шүтлэгтэй шүү дээ бас. За 2 сар боллоо. Одоо гэрээ ажиллаа. Бараг дэжгүй хийхээр болчихж байна. Хоолоо хийчдэг боллоо. Гайгүй 2-6 юм. Их өвдгөр нугалцууч юм л хийж чадахгүй байна. Тэгээ ерөнхийдөө юм бол гайгүй. Хоолоо хийчих жаан 2 хүүхдтэй хоолоо хийчин, цай хийчин, угаалганы машинд юм угаачихна. Бас эндүүцчин гайгүй. Тий. Зэр хүнд юм өргөж 2-3 хил юм авчирч чадахгүй байна. Одоохондоо. Тэрийг яг хоолойхын хүүхдүүд ортуулаад өгье. Тэгээ аваад ирсэн юм энэ доторхын би хөдөлгөөд яах вэ? Хийгээд сурцсан ажиллаа. Хийж л байна дээ. Гурлаа зурчдаг болсон. Гурлаа элдэж чаддаг болсон. Чаддгүй байсан шүү дээ би. Нөгөө хүлч нь сууж болохгүй. Одоо гайгүй. Цогцоогоо хийн. Заримдаа өндөр сандал дээр сууж агаад хий чинь ойрноос энэ намхан сандал дээр суугаад болоод байгаа нэг өвдөх нь гайгүй. Усан даавар орчдөг болсон. Дэжгүй дүүшэндээ зогсож байгаа. Дарч чаддаг болсон. Өсөл гоогааж чаддаг болсон. Зөндөө их юм нэмэгцээ. Сайхан. Гэтэ бүр эрүүл байсан үе шиг биш л дээ насаа гэж байгаа юм чинь. Гэхдээ одоо бол дэжгүй л гэрээ ажиллах юм. Гэрээ ажил хийхдээ яах вэ? Хооллол хийх юм да гэртээ байгаа юм чи нөгөө ажилласаа хөөхд ирнэ. Миний хийх ажил тэгээд нэг хоолны ажилтай байханд өөр нэг гэртээ хийгээд байх юм байна. Тэгээд энэ өвдөхгүй хөлтэй болно гэдэг сэтгэл санаа гарч хөөх өдрөг байдаг юм байна ингээд. Одоо тэгээд эмнэлгийнхаа зааж гисэн дасгал хөдөлгөөнөө сайн хийж хагаад өөдөө хөдөлгөөн чухал байдаг юм байна. Одоо би бас эмнэлгээс сурсан дасгалаа өөрийнхөө хэмжээнд гэртээ хийгээл дасгалуудаа. За тэгээд эрүүл мэнд гэдэг чинь сайхан байдаг юм байна. Энэ эрүүл мэндтэй л хүн болгох анхаармаар ер нь их багаас нь эрүүл байхаас л одоо өөрийнхөө эрүүл мэндэд хүн болгон
анхаарч явах нь зөв юм биш. Эрүүл мэндийн алдвал бүхнийг алдна гэдэг чинь үнэн юм бэ. Монгол хүмүүс цөмөөрөө л эрүүл их сайхан ад жаргалтай монголчууд, цөөхөн монголчууд минь эрүүл инхэл аж төрж амтлан тайван амьдраасай л гэж бүх хүмүүстэй одоо бүх ард түмэнд хүсмээр байна дээ. Миний хувьд одоо. Сайн уу? Гүр гаргаагүй юу? Янз сайхан болчиход гараад ирлээ шүү дээ. 15 хонцоо. Та нар сайн уу? Ажил сайн уу? Цөмөрөө сайн уу? За. Одоо яг энэ зэргийн сайхан болцоод 15 хонцод гараад ирлээ. Тэгээ сууж. Гарант мэдгээ зайсан энэ тэр их сайхан эмнэлэг юм байна. Альцгэл эмнэлэг сайхан л байхад да. Гэхдээ тэдний 15 олон хоног хэвтүүлдэг юм байна. Тэр нэг сайхан юм тийм ээ. Өөр сони сайхан юу байна да та нар маань? Бид цаасаа ажил хийгээд яадаг. Засвараа хийгээд байна уу? Мөнхөө сайн уу? Ажиллаа хийгээд. Манай мөн хэдэн найз гөхшил цөмөрөө сайн уу? Сайн. Корона гэдэг одоо чи хүнтэй чи уулзах аргагүй болж шүү дээ, тийм ээ? Байх эмнэлгээс гарчхаад би одоо энэ их сайн юм гээд над чи хөлөн утаа усаадаг л эддэм сайн юм байна да та нар айх юм байхгүй тэнд солиулаач. Ил гэж одоо хэлж байгаа. Хөлөн утаа хүмүүс зөндөө байгаа шүү дээ. Над чи одоо өвдгөө соёл айх юм байхгүй юм биш хаач гэсэн солиулж чад дасгалаасаа хийчихвэл сайхан болд юм байна. Намайг Тулгаа гэдэг. Би 52 дугаар сургуулийн 8-ын гээд сурдаг. Би эмээгийн хамгийн том ачин. Сая намайг ар хангаа явчаад төрсөн чи хагалгаад ороод орсон байсан. Тэгээд хагалгаад орсноос хойш их сайжирсан байсан. Тэгээд эмээдээ хайртай шүү. Одоо миний нэг бодож байгаа юм бол би том хүүгээ алдсан бурхан болцоо одоо 6 жил болж байна. Тэгээд тэр хүүгээ маань том хүүн банд нь 2 ихэр дүү дагуулсан байхгүй 2 охин. Тэгэхээр би одоо 2 ихэр дүү дагуулсаар нь ой 6 сартай том хүүгийн авцсан хичмээс гайгүй 10 хэдэн жилийн өмнө. Тэгээд энэ мөн хүүгээ нэг харныхаас навцсан чинь одоо нэг ямар ч юм эмээ хэдэн 3 жил 4 жил өгөхгүй байжгаад чамайг нэг аштайхан шиг хүн болгоод ээжд нь хүлээлгэж өгчих юмсан гэж бодсон. Одоо болсон чинь нэг мөн 2 ихэр дүү нөгөө эмээ дээрээ бидгээд хэр эмээгийн хан би юм уу нүдний хараа нь одоо 90% хараагүй бас хэцүү байгаа. 2 охин дүүг нь одоо энэ намраас авъя том зорилт тавьж байгаа. Тэгээ гурвуулан энэ ханд нөсгөө тэгээд сайхан том болгоод эрүүл инх жаахан зөв шиг өсгөөд л өгч бол тэгэл одоо амьд явсны хэрэг бүтлээл гэж бодож байна. Хүн чинь тэгээ болдгүй юм байна. Нэг л ийм өөрөг надад оногдож илэрснээс л хаш одоо энэ 3 хүүхдтэй л зов цод гэж төвч. Зайсан толгойдоо гараагүй мөн ч бас удсан байш шүү хөлмөөгээд. Тэгээд нэг өнөөдөр гарч ирсэн чи сайхан байна. Зайсан хийлмэдийн сэлэнгүүр мөрөч чи вирус ирээгүй өнөөдөр үзлээ. Сайхан. Манай Улаанбаатар шиндээс ингээд нэг сайхан бүтэн харагддаг юм да. Зайсан толгой дээр гараад ирчихад одоо амжилттай байна. Ансгаад чинь 2 3 амарлаа. Хөл өвдөхгүй дэжгүй ингээд гарчиж байгаа юм чинь. Сайхан л байна. Хөл өвдөд одоо сүүлийн 10 жил нааш гараагүй байна зайсан. Өнөөдөр нэг нодны эмнэлэг дээрээс оросон цонхоор хараад зайсан баа хардаг байсан. Өнгөрсөн жил. Одоо сайхан байна. Улаанбаатар чиг мөн чи өргөжөөд барилга байсан ч гэж нэмж өгсөн юм байна. Зөв битүүл байсан юм байна шүү дээ иргэн тойроо. Эндээс харахаар юм.
Улаанбаатар чинь бас их л барилгатай янз бүр болсон юм байна да манай Улаанбаатар хот. Яг эндээс харахаар бол үнэхээр сайхан болсон байх шүү. Одоо ингээд хөлтэй олцоод өөрөө их газараа хүрээд хараа гэсэн газраа гарцгаад байна гэдэг чинь бас их л буй юм да надад эмнэлгийнхэн буянгаар ийм сайхан болсон да их үнэхээр сэтгэл ханамжтай байна. Улаанбаатараа нэг бүрэн харж байгаа хоёр нүдрээ галч ир сайхан байна. Манай Улаанбаатар чи шүрэгдэж маш их барилга байшинтай болсон байна. Эндээс харахаар ерөөсө танигдахын аргагүй л Улаанбаатар болсон юм байна да. Амьдрал чамдан бичэн ямар ихэр дасан вэ аргач үгидээ аргач үгүй амьдрал чамдан хайртай юм чирби аргач үгидээ Jamdan хайртай юм чиний би хань минь намайг тулах багын чи юм уу чи намайг байсаж жаргал чи юм уу чи Зовлон гарусгч нэргэд чи юм уу чи амьдрэлээ нартигийгч мурхад чи юм уу чи